Аймгийн цагдаагийн газар аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөд хамтран согтуу хэсэгчилсэн арга хэмжээг 6 сарын 22-ноос 7 сарын 5-ны хооронд 100 сумын зохион байгуулан ажиллаж байна. Монгол улсын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хууль, архитан согтуургатай тэмцэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хууль, архитан согтуургатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, гудамж талбайд согтуугаар үлдэгдэх гэмт хэрэг захиргааны зөрчлийг бууруулах, баар цэнгэний газрууд болон архи согтууруулах хундаа зарж борлуулдаг аж ахуй нэгжүүдийн цагийн хуваар, аймгийн засаг даргын захирамжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, ард иргэдийн амгалан тавиан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд арга хэмжээний зорилго оршиж байна. Энэхүү арга хэмжээний үеэр олон ажил хийгдэж байна. Манай 100 суманд архийг хэтрүүлэн хэрэгэлдэг цагдаагийн газарт бүртгэлтэй 42 иргэн байдаг ба эдгээр иргэд цаашид согтууруулах хундаагаа тааруулж хэрэглэхгүй бол хатуу ажиллахаа цагдаагийн газраас анхааруулж байна. Бид өнөөдрийн усуудыг эрүүлжүүлж цагдаагийн байгууллага тухайн усуудад гэмт хэрэгээс үлдсэн сэргийлэх чиглэлээр яриа таниулах хийж байна. Тухайн усуудын санал хүсэлтийг хүлээж авч амьдрал ахуйд нь тусалж байна. Жишээ нь сүүлийн үед бол одоо архи хэтрүүлэн хэрэгэлдэг усуудыгаа авчирч уулзаж санал хөтлийн сонсож улаан загалмай аймгийн 100 сумын захиргаатай хамтарч одоо өөрт нь өмсөх говцос одоо маргаантай байгаа газрын хүртэл асуудлыг шийдэж өгсөн. Тэр тусмаа Төв аймгийн цагдаагийн газрын дарга одоо архи уухгүй байгаа улсууд 100 мянган төгрөгийн урамшил хүртэл амлсан. За ингээд хийсэн ажлын хувьд бол бид бол маш их ажил хийлээ. Үр дүнгээндээ өгөхгүй байна. За энэ яагаад гэвэл бас ажилгүйдэл ядууралтай холбоотой байх. За гудамж талбайд одоо ард иргэд амгалан тайван алхаж явах ёстой. Тийм учраас бид өнөөдрөөс эхлүүлээд согтуу хэсэгчилсэн арга хэмжээг 100 сумд зохион байгуулж байна. За энэ бол одоо 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдана. Чаашд ч гэсэн энэ асуудал бол үргэлжил зохион байгуулагдана. Яагаад гэвэл гудамж талбайд ард иргэд амгалан тайван алхаж явах аюулгүй орчинд амьдрах нь бол хуулиар хамгаалагдсан байдаг учраас эдгээр нөхдүүдтэй бол одоо хуулийн дагуу захиргааны хариуцлагын тухай хуулиар нэлээд хатуухан арга хэмжээ авч тооцъё. За үнэхэрийн одоо өөрийгөө татаж авах чадваргүй, үнэхэрийн одоо харж хандах хөнгөө, одоо архийг одоо өөртөө дүгнэлж залруулж чадахгүй улсуудыг бид одоо албан ёсоор архины эмчилгээнд нь улсаас одоо төрөө зардлын даалгаад баянгийн архины эмчилгээнд аваачиж өгнө. Бид урд нь бол 10 гаруй өгсөн байж байгаа. Эмчилгээ ямар шоу явагдсан? Сайн явагдсан. Яагаад архи уугаад гэдэг шалтгаан нь хэлдэ? Өчтөр жоох утсан. Юу болсон? Өөрөөр автосны газ ирээ тэгээд жоох утсан. Гэртээ засвар хийжсэн. Тэгээд ахиж би уухгүй. Үнэ. Та одоо аймаг хэлээр гараад ард түмдээ амжилт гэсэн үг шүү. Тий, зөв. Ахиж ууад шууд юу аа. Ахиж ууад шууд юу аа. Шууд? Шууд маа тэр юу аа. Яагаад архи уугаад гэдэг? Хай нэг зүйл. Найз нөхдөд өрөөнд ингээл хай нэг. Өчигдөр бол яг төсөөдөд энэ ирээд болсон л. Өөр одоо харьцангуй залуу энд байгаа хүмүүс залуу юм биш. Тусдаа босоод үеийнхэн ч юм өөрөөсөө дүү хүмүүсээс юм зөв чиглэлээр байна. Бихээр бодоолж. Хойно барилгын ажил тогтмол цалиндаа биш үстэй. Архины мөнгө хаанаас олоод байгаа юм? Тийм бол байхгүй л ахлуул байхгүй л дээ. Хуваараа хойнод айл амтны ахтур хийгээл. Ам бол хэдүүлээ. Тавлаа. Тэгээ архи бодлоос гэр онцсон санхүүгийн хувьд юм нөлөөлж байгаа юм байна. Аваач маяг гэд мөнгө өгдөг юм аа. Гоо тийм бол байхгүй л дээ бас. Тэгээд архи уугаад ирсэн тасан зөв үү буруу юу? Буруу.